Бэм гараг бүрийн 21 цагаас үзэгч танд хүрдэг Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийн 4-р дугаар эхлэж байна. Нэвтрүүлэг маань үргэлжилсээр оролцогч бүсгүйчүүдийнхээ бидэнд илгээсэн хүсэлтүүдийг хүргэсээр байгаа илээ. Ингээд тун удахгүй дараагийн дугаартаа тийсэн ятан хүлээж байгаа сэтгэл догтлуулсан мөч дараагийн Монгол нийтмийн болох 4 азтай эмэгтэй шалгаруулалт болох болно. Энэ сайхан мэдээгээр өнөөдрийн дугаарыг эхлүүлж байгаа юм. Ингээд үзэгч та бүхэн нэвтрүүлгийн тухай мэдээллийг дэлгэрэнгүй авахыг хэрэг хүсэх юм бол нэвтрүүлгийн аль биесны Facebook хуудасаар зочилж болно. За мөн өөрийн саналаа илэрхийлээрэй. Ингээд Монгол нийтмийн нэвтрүүлгийн 4-р дугаар инхүү танд хүрч байна. Монголын мянган бүсгүйчүүдийн төлөөлүүлсэн Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийн азтай 15 оролцогч. Тэдний үзэл бодол өөр тулгарч байгаа зовлон бэрхшээл, өөрийгөө өөрчлөхийг хүссэн хүсэл мөрөөдлийг хүргэсээр байна. Тун удахгүй сэтгэл догтлуулсан гайхалтай өөрчлөлтийг харуулах цаг мөч ойрцоор л байна. Гэвч энэ удаагийн дугаартаа уламжлалсаараа бүсгүйчүүдийнхээ ярилцлагуудыг хүргэх болно. Үзэгч та санаж байгаа болов уу? Анхны Монгол нийтмийн нэвтрүүлгийн 20 оролцогчийн нэгээр шалгарч байсан ч харамсалтайгаар мөрөөдлөө биелүүлж чадаагүй нэгэн залуухан бүсгүй энэ удаад дахин нэвтрүүлэгт оролцохоор хүсэлтэд илгээсэн байгаа. Юм зажилж идэхэд ямар гэдгээ. Төвхтэй. Хамраа амьсгал чөлөөтэй юу? Чөлөөтэй. Хамраараа сайхан бүрэн үзэн амьсгал авч чадна те. Хамар битүүргүй гэсэн тийм ээ. Гамритчихсэн үү? Гамритчихсэн үү? Тэр ханадны дараа гамритсэн үү? Эсвэл хамар мамар битүүргүй юм чи харшлах биш л байх тийм ээ. Юунаас болж ирсэн? Дараа л гамритай. Угаалгаж ирсэн үү? Зүгээр им угаад эсвэл цацаад им угаад юм уу? Эсвэл хамраа угаалгаж ирсэн үү? Гамритчихсэн. Им цацаад им угаал зүгээр болчихно уу? Ерөнхийдөө нүдний хэлбэр бол хоёр тишин ерөөхдөө унжуу. Тийм болохоор нөө харагдах байдал нь болохоор их уйтгартай. Хичнээн баяр баясгалантай байгаа ч гэсэн дандаа уйтгартай унжуу царайлцсан тиймэрхүү харагдаж байгааг энийг бол нэг нүдний зовх давхраа тэгээд нүдний сэтэлхээ баг зэргийн хамрыг жоохон шонтоолгоод жоохон хамар бол хамрын үзүүр бол богинохоо. Шанаа яс ч гэсэн бас их жижигхэн. Шанаа ясан дээр шанаа ясыг наашлуулах ч юм уу эсвэл имплант хийхээр бас оншоор ясны бас гадна шанаа ясны дутуу хөвчл бас байна. Намны хүнд ирүүл авах айгу хэцүү. Яг л нэг байнгын ам ангалттай байдаг болохоор их яадаг. Шүс ялгаралт их бага байдаг. Тэгэхээр нөө буйлны өрсөлдөд их явагддаг. Ичнээсээ аваагаад ч гэсэн шүс ялгаралт маань өөрийн нэг физиологийн нэг шүдэд цэвэрлэх үйл ажиллагаанд дутагдаад байдаг болохоор хагалгаагаа энэ орсгоо зуулт гэх болохоор зөвхөн араа шүднүүд нь хоршиж байгаа гэсэн үг байна. Араа шүднүүд нь оршиж байгаа. Зөвхөн өвдө шүднүүдийн хувьд бол гажиг цэслэн авдаг. Гэтэ энэ нэг дээд доод шүдний игнэндүүд их нарийнхан байгаад байгаа юм. Тэгээ хаалганы дараа нэг гажиг цэслэн аппарат амжилтгээ явах боломжтой болохоор зэрэг ихэд хаалгаанд орох боломж байгаа. Ерөнхий биеийн талын эсрэг заалтын сайн үзэх хэрэгтэй. Цаг хугацаа бүхнээс хүчтэй. 2хан сартаа та эцэг эхийн хайрыг өвөө эмээгээсээ мэдэрч өссөн тэрээр бусдаас дутуу гэж огтхонч өөрийгөө бодож яваагүй юм. Хаяа нэг ээж хоёроо их л сандаг байлаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан тэрээр сэтгэл зүрхээ онгоод л ярихыг хүсдэг. Энэ л үг нь түүний нэвтрүүлэгт хандсан гол шалтгаан. Би 2 сартай хатаа аав ээжтэй хамт энд ирсэн. Аав ээжээ шандад болохоос тэс амьдрын болоод хэцүү байдаг бас. Одоо манай аав чинь шандад л ажилладаг юм бол тэг хаяа амралтаараа ч юм уу аав ээж хоёр дээр хаяа очтээ. Мөнгө дэлгэр манай хамгийн том бандын хүүхэд байгаа юм. Тэгэд ээж нь ажилтаа гээд 2 сартаа бид 2 дээр асарч өгсөн юм. Тэгээ ер нь бол ээж нь өсгөхгүй одоо та нар авч өсөг. Сар гарынхантай өлгийтэл өвгийнхөө үр тунтдаг юм хүүхэд байсан. Тэгээ эцэст би юу гэж бодгоо гэхээр хүүгээ нэг зөвсвүтэн байгаасаа нүдэнхээс нэг зөвсвүтэн болгочихсон гэж боддгийг. Чиний яриаг хүмүүс ойлгохоор чинийг ярихыг хүсдэг юм тий? Тэ. Тэстэлийн үеийг л тэднэтайгаас үрсэрсэл ангаатлын хайвастай. Амгол хангахаар төрлийн ангарахаа. Тэрнээс ингэж имиж чадахгүй юу? Тэрнээс болоод юм шиг хэрэгтэй
төрөлхийн ангид төрснөө заадлаас чи уралд дарсан байна гэсэн. Өөрийн шүхрийн ангаагаа явчихдаг. 5 дахь ангид дарснаас хойш өөрийгөө энэ хүмүүс нэг хардсан шиг битгий харагдсан минь. Тэгээс нүүрээ хүмүүсээс нууж явбар санагддаг байсан боловч мас зүгж явахаас хүмүүсийн өмнө жоох муу харагдах юм болов уу гэж бодоод нүдэн байдал сонгордог байсан хүмүүсээ хаж байгаагаар. Сие тэрээс яхад намайг голдуу ганцхан би тэр над миний найзхан байгаа. Хөл надад хавж явдаг хэтэл намд тасалдаг. Би далд хийх юм бол зааж өгдөг. Ганцхан найзтай. Надад ерөөсөө айж зогтод байждаг. Хүмүүс авч унаас жоохон айгаа цутаад байдаг уу? Та жоохон хол явдаг. Холоор тарьж явдаг. Тэгээд зарим л хоол цаа хажууд нь очиж суучаар уршин шиг хоол ядаг бас явчихд. Энэ сургуульд энэ ах яагаад ороод ирсэн юм болоо гэх. Ийм царайтай яаж энэ сургуульд орж ирсэн юм бол энэ юу н хаанаас ирсэн гэж чамайг нөхөд боддог гэж хэлсэн. Тэр үед би амар гомдсон сургуулийнхандаа. Ийм баг үнээр үйлдвэрлэгчид маань цөөхөн тооны бүтээгдэхүүн үйлчлэгийг яг зах зээл рүү нөлөөлдөг тийм. Хэрэглэгчид болохоор энэ баг үнээр Өдөр болгон хичээж хичээлдээ сайн үнэлгээ авч чадвал багш нар ангийнхан гээд бүгд надтай хүн шиг харьцаж зөвөр ойлгох болно шүү дээ гэсэн чин хүсэлтэд явдгаа нуулгүй хуваалцсан энэ бүсгүй. Энэ хорвоо төрүүлж өгсөн ээжтэйгээ эх охин хоёрын нандин гих тэр яриаг өрнүүлж үзгсэн. Царай төрх, гой сайхан хувцас эмэгтэй хүнийг илтгэдэг гэх юм. Үгүй шүү дээ. Миний л хувьд үгүй. Энэ орчлон нь эрүүл сарвал төрөх явдал. Өмнө нэвтрүүлэг дээр хасагдсан байгаа тий. Нийт 5 оролцогчийн материал тэнцээ Солонгос руу явуулаа. За энэ 5-аас л бид нар цорын гасныг ялагчийг сонгох бах та гэсэн мөнгөлөрөө явуулсан. Мөнгөлөр тэнцэж чадаагүй. Яагаад тэнцээгүй гэж боддог вэ тэрийг? Зүрхний бичлэгээсээ болоод явах юм. Тэрнээс л болоод юм. Зүрхний бичлэг хийл гэж явуулж байсан тийм үү? Багтаа бол 2 настайдаа зүрхний хаалганд орж исэн юм байлаа шүү дээ. Тийм. Тэр зүрх хата өөр наттай хамтдаа 10 хэдэн зүрхтэйс болохоор одоо хэрэг хэмнээд орсон. Тэр үед бас олон хүмүүс оролцож байсан л да. Тэгээ бүдэнтэй найз залаад одоо ингээд Солонгосын бол хамгийн түрүүнд чамд зарсан зорилго юу вэ гэж ярилцсан. Миний хамгийн түрүүнд зарсан зорилго Солонгосын парк хийх гоё гэж хэлсэн. За. Тэрийг бас одоо харж ирсэн одоо тий. Тийм болохоор парк дээр нь очиж нэг тоглох юмсан гэж боддог байсан. Ямар төрлийн шүлэг хүчтэй юм бэ мөхлөөр? Өмнөх летмийн нэг дээр би чамаа шүлэг хүчтэй гэж юусоо огт мэдээгүй. Тэрэн дээр одоо шүлэг хүчтэй ах эхэлжсэн болохоор бичээгүй. Тэгээд ерөнхийдөө шүлэг хүчтэй өөрийнхөө сараанд орсон зүйлийг биччихтэй. Ээж аав нь нэвтрүүлэгт анх оролцоо зуртаар гарсан чи юу гэж хэлжсэн мөхлөөрэ чамаа? Миний ах хөөх хараад ингэж явах юм бол чи хэдэн янаад амжилтанд хүрнэ гэсэн. Амжилтанд хүрнэ гэж хэлсэн. Тийм тэр үгэнд би тэр үеэрээ амжилтанд хүрэх юм чинь би залуу хүн гэж өөртөө итгэлтэй байсан. Чи нэвтрүүлэг тэнцээгүүдэд телевизийнхэнд гомдсон уу? Гомдоогүй. Яагаад? Одоо нэг хүн тасалж байгаа телевизний ясныг сайгаас чи санаа гэж би ойлгоод дараа жил ахаад явах юм бол зааварчгүй оролцсон. Тэнцэх хүртлээ яваад Одоо лидмийн хоёрт чи ялагч болно гэж өөртөө итгэлтэй байна уу? итгэлтэй. Хэрвээ тэнцэхгүй тохиолдолд яах вэ? Тэнцэхгүй бол ахад яваад ахаад бас тэнцлээл бүртгүүлнэ. Энэ дээр ингэсэн байгаа шүү дээ. Тагнаан заац ясны өөрчлөлтөөс шалтгаалаад шүдний буруу байрлалтай ам байн гангархаа нүд бүрэн анигддгүйгээс нүүрний зөв биш төрхтэй болсон гэсэн өгүүлбэрөөр бичсэн байгаа байхгүй чи энэ шалтгаан дээр нь. Даг хахад аав намайг авч явж байгаад шалан дээр унаасан тий. Заагаа цэвэн дээр унаасан. Тэрнээс одоо газрыг авсан. Энэ баяртай наашаа хайлаа та одоо хязгаарыг хайртай шүү гэнэ. Хязгааргүй хайртай шүү. Би ч цаад одоо танаа тавьдаг чигт аярлаа. Мөхлөрөө амжилт хүсье. Баярлалаа. Одоо уламжлалсаар нэвтрүүлгийн чиний ярилцлагыг ингээд Монгол орон дээр үзэж байгаа. Үзсний дараа хариу гарна те. Маш олон эмэгтэйчүүд хариу гараад хамгийн гол нь сэтгэлийн төвчээртэй байгаараа хинж тэнцэж магадгүй шүү дээ тийм үү? Өнөөдөр манай Азтан болчоо дараагийн хоёроо ингээ яриад сууж явах чинь билүү яаж мэдрэвтэй те. Амжилт хүсье мөхлөрөө. За баярлалаа. Эргээд бас студидтэй уулзах байж та. За. Эцэгийнхээ хайрын дундаас хүн болж төрсөндөө тэрээр азтай. Аав ээжтэй хүлээн зөвшөөрөгдсөн. Охин нь болохын төлөө өдөр болгон хичээж яваа гэсэн түүний үг сэтгэл өвтгөм хэрнээ дэндүү ухаалаг санагдаж байлаа. Монгол литмийн нэвтрүүлгийн гайхалтай оролцогч нарын нэг залуухан бүсгүй таны мөрөөдөл биелэх болтугай.
Нэвтрүүлгээрээ дамжуулаад олон гайхалтай бүсгүйчүүдтэй уулзаж тэднийхээ мөрөөдлийг биелүүлэхэд нь туслаж байгаадаа ТВ-с телевизийн хамт олон мэдээж баяртай байдаг. Албан ёсны хамтран ажиллагааны хүрээнд Монгол нийтмийн нэвтрүүлэг нь Монголд анх удаа зохион байгуулагдсанараа магадгүй нэгэн түүхийг ч үлдээж чадаж байгаа болов уу гэдэгт одоо эргэлзэхгүй байна. Бусдын сайн сайхны төлөө өмнө шударгаар туслаж байгаа энэхүү нэвтрүүлгийн маань үр дүн цаашид Монголын маш олон бүсгүйчүүдэд хүрнэ гэдэгт бас итгэж байгаа. Ингээд Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгийн бүсгүйчүүдэд дэндүү сайхан сэтгэлээр туслаж байгаа Гранд гоо сайхны нэгдсэн эмнэлэг түүний эмч мэрэгчлэнүүдийн гайхалтай сэтгэлийн дэмээр тун удахгүй гайхалтай өөрчлөлтийг үзүүлэх болно. Ингээд дараагийнхаа бүсгүй манай нэвтрүүлэгт хэрхэн ямар зорилгоор хандах болсон шалтгааныг хамтдаа үзье. Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун байхын тулд өөртөө зориг гарган байж нэвтрүүлэгт хүсэлтэд илгээсэн залуухан оролцогчдыг 23 настай инх болор. Тэрээр хэрхэн яагаад Монгол нийтмийн болохыг хүссэн тухай хамтдаа үзье. За бид 29 ил өөхтэй юм байна. 13-аас 18 байх хэвээр. Багаар бодоход 11, ихээр бодоход 16 кг өөх бидээ илүү тээж явж байна гэсэн. За 41 ил булчинтай. Ер нь бол булчингийн хэмжээ бол дундаж байна. Сайн байна. Ус багассан. Ус багассан байгаа шалтгаан бас хэд их өөхтэй байна. Миний хувьд гэхэд 23 настай. Тэгээ 23 настай нэг миний насыг бод хүмүүс ерөөсө хит давалж хэлдэг байхгүй. Жохоо ууртай харагддаг юм шүү дээ. Бас ийм шалтгаанслаад хүүхдтэйгээ эцгэсэн холтцсон. Энийг ярьж чаддаг юм би ерөөсө. Жирэмсэн багт минь орхоо явцсан. Би охинтой болсон гэсэн чинь би чам дээр очиод ах шаардлага байхгүй. Шилмэл загварлуу. Тэрэнд нөгөө ингээд багшилдаг тийм найз бүсгүйтэй болсон. Тэгээд чамтай байх ямар шаардлагагүй. Би шууд хэлсэн. Тий. Миний охин 3 настай. Анх хэдэн килограмчтай байсан? Охиноо төрүүлгээс өмнө би болохоор 43 кг байсан. Байх ёстой жингээсээ бараг л нэг дахин нэмэгдсэн байна. Төрснөөс хойш ер нь баагаар нь таралж явсараа л удаа. Дээрээс нөө суугаа ажилтай. Би охиндоо бүдүү авгаа гэж дууцсан ээж юм биш. Чиний ээж чи ямар сайхан хүн бэ гэж дуудулмаар. 18 настай жоохон охин тэгэл хүн хэрхэн туурцсан тий. Хүүхд шохтод амьдралын талаар ямар ч мэдээлэл авахгүй надаа зөвхөн эцэг их гарыг хараад сурцсан. Одоо бол тийм биш шүү дээ. Надад амьдрах маш том утга учир байгаа юм чинь. Өөрийнхөө зорьсон зорилготой хүрмээр. Өөрийгөө 100% өөрчлөмөр. Хэрвээ та тэнцэхгүй тохиолдолд яах вэ? Эрсдлийг бас бодох хэрэгтэй. Тэнцэхгүй тохиолдолд дахиад одоо лидмийн 3 болох болоо гэж тэрийг хүлээгээл сууч дахиад үзээд талбна гэж. Нэвтрүүлэгт ганцхан хүн бүхэн ялагжуулж чадахгүй нь харамсалтай хэдэж өөрийнхөө зорилгын төлөө тэмцэж яваа бүсгүйчүүдийн хүсэлтүүдийг хүргэх нь Монгол нийтмийн нэвтрүүлгийн бас нэг зорилго нь оршиж байгаа байлээ. Бусдын ирэхээр биш өөрийнхөө амьдарч яваа залуухан бүсгүй танд амжилт хүсье. Аймаг өвчний сэнгэнсэн амт өдрөөр биш мохито. Сайхан амттай, баялаг жортой, хацгад шаржигндаг бидний дуртай ирвэхэ. Ямарлыг давах талах том хар. Талах чихэр компани. Сүү хөвцөд компаниас анхааруулж байна. Хэрэглэгч та дөөрөмөл бүтээгдэхүүн сонгохоос болгоомжлж Миний Монголын сүүгийн худалдан авахдаа бүтээгдэхүүний нүүрэнд байрлах Сүү хөвцөд компани лого, Миний Монголын сүү бичиглэлийг баттгаж харах, цэцгүүтэй тарга худалдаж авахдаа мөн Сүү хөвцөд компани лого, цэцгүүтэй тарга бичиглэлийг сайтар шалгаж аваарай. Монгол үнэний сүүгээ сонгосон хэрэглэгч танд баярлалаа. Оны аймаг халуунд мачтынхаа сүүг ажиллахын тулд өөрийн 5 цэгээс үдшийн мөрийг хүртэл давхицал явнаа. Сүү үйлдвэрийн нэгдсэн системтэй сор ганц Монгол улсын ууган үйлдвэр. Сүү хөвцөд компаниас анхааруулж байна. Хэрэглэгч та дөөрөмөл бүтээгдэхүүн сонгохоос болгоомжлж Миний Монголын сүүгийн худалдан авахдаа бүтээгдэхүүний нүүрэнд байрлах Сүү хөвцөд компани лого, Миний Монголын сүү бичиглэлийг баттгаж харах, цэцгүүтэй тарга худалдаж авахдаа мөн Сүү хөвцөд компани лого, цэцгүүтэй тарга бичиглэлийг сайтар шалгаж аваарай. Монгол үнэний сүүгээ сонгосон хэрэглэгч танд баярлалаа. Омхар талах чихэр компани. Сайхан амттай, баялаг жортой, хацгад шаржигндаг бидний дуртай ирвэхэ. Аймаг өвчний сэнгэнсэн амт өдрөөр биш мохито.
Монгол орны өнцөг булан бүрээс чих тавин дараагийн летмийн бүсгүйг харахыг хүссэн үзэгчидтэй нэвтрүүлгийн хамт олон хөдөө орон нутгийн зүгээс оролцож байгаа оролцогч нарынхаа хүсэлтүүдийг үргэлжлүүлэн хүргэж байгаа юм. Монгол летмийн 2 нэвтрүүлэгт оролцож хэвийн жиндээ орохыг хүссэн Төв аймгийн Харьяад 25 настай залуу хүн ээж Баянтуул. Түүнд ямар бэрхшээл тохиолдож сэтгэлийн ямар шаналлтай явдаг тухай хамтдаа үзье. 149.3 ил. Биенийх нь 67% нөөхнөөс ногч. Хоёулаа тэгэхээр энэ бол бүр эрүүл мэндэд бас нин ноцтой л анхааруулжтай болж байгаа юм байна да. За 100 хил өөхтэй 13-аас 18 байх хэвээр. Тэгэхээр нэг 80 бараг 90 хил өөх бидээ илүү тээж явж гин гэсэн. Биеийн өөгчлөлтийн түвшин аппаратны дээд хязгаарт тулцсан байна. Нэмүүд зааж чадхааргүй тийм дээд түвшин тулсан байна. Би өөрөө айгу тусгаарлцсан ер нь бол одоо ингээл идэвшээ гарах найзагт уулсан тэр асуудал ерөөсөө энэ явдаггүй ирэхээр гартай. Тэгээд ажил төрөл хийж одоо ингээл хүмүүстэй харьцуулж байдаг. Үеийнхнаас л илүү л одоо ууртаа ч юм харагдана. Халуунд хаална тэгэл ер нь адгийн назах нь гой хуцаад өмсч чадахгүй шүү дээ. Тамирын өмднүүд. Тэ тамирын өмднүүд том бодлого. Ихтэй бол хүмүүсийн хуц өмсөн дөө. Готл гэхэд л ер нь бас пүүзэнд л өмсөн шүү дээ. Том ер нь тэ. Юунаас болж жин нэмэгдсэн бэ? Таны гол ер нь миний гол шалтгаан бол одоо тэгэл гэртээ хүүхд гаргаж гэртээ бизнеслэн болоод итгэдэг шүү дээ. ер нь Идэхээр идээд хөдөлгөөн бах учраас л юм шиг байна. тоохгүй иддэг гэсэн юм ер нь. Тоохгүй идэж шүү дээ. Бүр л нөгөө жин нэмэх тусан бол ер нь хүн иддэг болдог юм л. Тэгэл юу ч хамаагүй идэл. Тэгээ хоол харагдах юм бол идэл. Тэгээ айгүй их нөгөө газта ундааж үсэн дуу ундаанууд их уух юм бол харалт юм шиг. Би айгүй их тийм ундаа энэ төр уудаг аахгүй юу. Төрөхдөө би нөгөө алаа игээл ундаа шин. Тэр нэлээд харалт юм шиг. Төрчөөл нүсэн орохгүй нэгэл айгүй их уугаал. Тэгэл эмэгтэйчүүд ер нь төрчөөл нүсэн орохгүй нэгэл их идэж уудаг юм шиг. Тэрнээсээ олж их таралтай юм шиг. Ер нь л сургуульд ангидаа ч хамгийн таргал хөгтөд гэсэн л та. Багаас л ер нь жинхтэй хөгтсөн. Жинхтэй хөгтсөн. Тий. Тэгэл төрснөөс хойш бүр л илүү болцсон л та бүр ингээл. Тэр үедээ нөгөө юм гоё энүүгээрээ их тарган байсан. Гоё энэ гоё бөхсөр. Би нөгөө дэлгүүр суудаг. Хүүхд орж ирэл хүн юм авахтаа бол гайхал гардаг шин. Надад бол манай 25 наснуудын хүмүүс айгу гоё л харагддаг шин. Тий. Залуухан. Тий. Үе одоо ингээл найз нөхөд ангийн хүүхдүүд төр. Орхон их сургуулийн Монгол англи ингээд орчихсон. Тэгээд тэндээ нэг жил сураад хүүхдтэй болоод хүүхэд төрүүлсэн. Хүүхэд төрүүлсэн. Одоо хүн хэдтэй? 6 настай. Манай хүүхдтэй чинь 2008 онд танилцаад. Тэгээд 8 онд танилцаад ирж байгаа. 4 онд хоёр дэш болсон. Хамгийн сүүлд хизээ өөрийн чинь санаж байгаагаа айгүй хурдан гүйжсэн бай. Ер нь одоо жил гарan болчихж байгаа юм шүү ер нь. Гүйхгүйгээр. Тий. Одоо гүйж чадахгүй болцсон л. Уул айгүй их гүйдгээс авах сахсуулал тоглоол. Жингээ хаяагээд ингээд бүр нэг шууд шийдсэн үе таны амьдрал байгаа. Төрснийхөө дараахан. Тэгтээ энэ их хүчрүүлж нэмэг үлээсэн л да. 100 холт гэлээд гэжтэй. Тэрүүнд хэдхэн хоног явчихсан. Фитнес нэг удаа явчихсан. Нөгөө хот руу яваал өдөр болгон шахуу явдаг гэсэн. Тэгэл хүүхд мөхт удаж явдаг. Тэгэл явах болсон. Гайгүй хасан ш дуулна. Яг тэрний хилэн даахгүйсэн байхгүй. Тэгэл нэг 10 гаруй хоног яваад ирсэн ч даагаал. Тэгээ тэр чинь нэг 5 10 идлээс илүү гарцсан байна гэл. Тэгэл 15 идэл ерөнхийдөө хасцсан гал гэл. Ерөнхийдөө хурдан хасдаг юм штэ уулна. Тийм байна те. Маш хурдан хасдаг юм шүү. Одоо л өөртөө анхаарал хүүгийнхээ гоё ээж нь олъё. Наадам явъя. Уушурдээ таарэ. За явна минь хөө за. Хөө явъя заяа. Одоо явъя. Явна минь хөө явна. За. Тэгж байгаа явъя заяа. За. Өнгөрдөг жилээс ер нь бүр илүү төлхөө бодож эхэлсэн л дээ ер нь туурье. Гоё болъё. Энэ хүүхдүүд чинь бас хүүхдийн юуг одоо эцэг эхчүүдийн аягийг хардаг юм шүү дээ. Сайхан муухай бүдүүн цагны их хардаг юм байна. Манай нэвтрүүлэгт хандтаж байгаа амьдралын боломж муутай өсгчүүд илүү хандаад идэв л та. Таны хувьд Ерөнхийдөө бол гайгүй шүү дээ. Ээжийнхаа амаатангуудынх нь ер нь бол одоо очиргууд тийм хүнээс гоохгүй амьдрна. Тэгээд өөр ингээл ажил хийгээд цалин байхгүй тгсэн. Өөрийнхөө хувийн гэсэн дэлгүүр төц ажилуулаад эмээтэйгээ ээжтэйгээ илбэл
Тэгээ ерөнхийдөө боломжтой л гэж боддог шүү дээ. Энэ бол би Монгол нийтмийн болох юм бол одоо хамгийн түрүүнд одоо ирчээл ерөөсөө эмэгтэй хүнийхээ юу гаргана л гэж боддог шүү дээ. Одоо намайг болон хүмүүс харчаал чи өөр нь бол хөгтөөл болохоос ширхтээ хүн шигшдэг гэж ярьдээ. Хамгийн сүүлд би хязаа өсөд тоглосон санахгүй. За тэгээд нэвтрүүлэгт бол өөрийнхөө зорилгыг биелүүлээ. Ямар ч гэсэн нэг амжилтанд хүрье. Цаашдаа би чи хүүдээ хамгийн сайхан ээж болж харагдах хамгийн чухал гэсэн зорилгыг өөрчлөөд манай нэвтрүүлэгт оролцож байгаа юм байна. Тэгээ маш сайхан газар амьдарч чинь Төв аймагт үргэлжлүүлсэн таалагдчих чинь те. Тэгээд амжилт хүсье. Баярлалаа. Энэ төлөв үзэж байгаа эмэгтэйчүүд надад ер нь өөрийнхөө гоо сайхныг хадгалж хүсээрэй л гэж. Өндөр өсгийд богино плаж өмсөд алхах түүний мөрөөдөл. Элүүлчингээсээ болоод хөлөө ачиж сууж чадгаа байсан түүний энгийн хэрнээ маш ихээр хүсэж байгаа хүсэлтүүдийг үзэж танд хүргэлээ. Өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө тэмцэж яваа бүсгүй танд амжилт хүсье. Монгол эдмийн 2 шоу нэвтрүүлэгт хандсан бүсгүйчүүд бүрт тулгарч байгаа зовлон бэрхшээл, за тэдний хүсэл мөрөөдөл зэрэг нь харилцаа адил үчгэлээ олон зүйлийг бодогдуулж байгаа юм а. Мэдээж нэвтрүүлэг шалгарын үлдсэн 15 бүсгүйчүүд дотроос л Монголын дараагийн летмийн бүсгүйчүүд шалгарах ёстой. За мэдээж үзэгч та нэвтрүүлэгтэй холбоотой санал хүсэлтээ мэдээж Монгол летмийн нэвтрүүлгийн аль биесний Facebook хуудсанд бас илэрхийлж болно. Мөн нэвтрүүлэгтэй аль биесээр хамтран ажиллаж байгаа. За Солонгосын Гранд гоо сайхны эмнэлэгтэй холбоотой мэдээллийг хэрвээ бас авахыг хүсэх юм бол одоо доор гарч байгаа энэ хөө пэйж хуудасаар болон доорх утас руу нас холбогдож авч болно. Мэдээж эрэг маш олон бүсгүйчүүд Гранд эмнэлэг рүү холбогдохыг хүсэж байгаа. За энэ үднээс үзэгч та бүхэндээ одоо Гранд эмнэлгийн аль биесний пэйж хуудсыг мөн танилцуулж байгаа илээ. Ингээд хамтдаа байгаад баярлалаа үзэгчтэй. За өнөөдрийн маань нэвтрүүлгийн за сүүлийн оролцогч гэж хэлж болохоор Монгол эдмийн болох хүсэлтэйгээр одоо нэвтрүүлэгт загтал илгээсэн 30 настай мөнх тамирынхаа за нэвтрүүлэгт ямар шалтгаанаар оролцож байгааг хамтдаа үзье. Монгол эдмийн 2 шоу нэвтрүүлэгт өөрийн хүсэлтээр хандаж сэтгэлийн зовлонгоос хуваалцсан суугаа энэ бүсгүй асар их сэтгэлийн тихээ гарган өөрийгөө өөрчлөхийг хүссэн юм. Дэлгэмэл зураг авахуулаад ингэ үзсэн чинь намайг эрүүний үе нь одоо ингэ олон жил мултраад ингэ явснаар ингэ нэг нь илэгдээд бүр ингэ гараг баах болсон тийм ингэ олон жил ингэ явсны юм ингэ гэдэг тийм Маш их шүтэ хавиртын бэмтэй шүн. тийм тэгээд ерөөсөө бүр Чиний нөө шүт хавиртын фон дээр үүссэн тэр бруксизм гэж нэрлэдэг тийм шүт хавирдаг. Тэгээ шүт хавирт бол айгүй олон шалтгаантай байдаг. Ядаргаа, стресс, нойргуудал тэгээд ийм булчингийн хийд чангарлуудтай байгаа үед өөрийн стресстэй байгаа, стрессийн голомттой байгаа үед айгүй хүүсдэг. Яг сайхан арга шүтэр ингээд чанга хаз энд өвчин байна дарахад за хүзүүний энэ булчингуудад өвчин байна уу? Зүгүүд ерөөсөө л ингээл энэ хаанд зөвхөн нэг талтай. Энэгээр толгойн өгч миний дарж байгаа эсүүд дээр өндөр юм байна уу? Яг л энэ нэг эрүү хөдлөгдөг булчингууд нэлээх чангаралтай байгаа үед одоо бидний хэвийн хэмжээнээс илүү ачаал өгөхөр зэрэг эрүү маань шахагдаад тэнд их тийм илэгдэл эргэж буцшгүй тийм илэгдлүүд үүснэ. Тэгээд энэ чангарсан байгаа булчингуудыг 6 сар тутамдаа ингээд тарай хийлгээс сулруулдаг. Дээрээс нь нэг хавиралтаас хамгаалсан шүдний илэгдлийг хамгаалсан аппаратыг зүүн ийм болохоор зэрэг бие даасан эрүү нүрийн шинж тэмдэг байхгүй. Ямар нэгэн байдлын тийм нойргууд стрессийн байдал нь нэг шүд хавиралтаар илэрч байгаа. Тэгэхээр зэрэг манай дээр бол эмчилгээ, эмийн эмчилгээ, физик эмчилгээ, тэгээд тэр нэг эрийн булчин, тийм ээ зарчлагын булчин суллах эмчилгээнүүдтэй хавсраад явах юм бол үр дүнтэй. Гэтэ энэ шүдний илэгдлийг бол буцаад сэргээж чадахгүй мэдээж тийм ээ. Яг энэ байдалд нь зогсоогоод чамд зориулгүй болгож болох байхгүй. Мэдсэлийн эмчилгээ шаардлагагүй. Мэдсэлийн бус эмчилгээ, гажигдслийн эмчилгээ, мэдрэлийн эмчийн зөвлөгөө авах. За манай дээр бол нойргуудлын эмч гэж байдаггүй. Гэтэ яг мэдрэлийн эмчч ерөөхдөө хариуцаад явцдаг. Би олон жил аваад орсон. Тэгээ яг би эмэгтэй хүн болторсноо ээж болсон. Тэгээ ээж болоод сайхан хүүтэй байсан. Хүүгээ аваад таад. Тэгээ тэрнээс хойш айгу сэтгэл санаа гарна. Бас хүн эмчинтэй зөндөө их зовлонг давж туулж гарч ирсэн. Хангуу гэл зөндөл зовлон байлгүй яг юм чинь. Тэрээс хойш би ингээд айгүй өрч хүч муутай ихтгэл муутай. Тийм ерөөсөө амьдрал амар итгэхгүй.
тийм нэг үгээр хэлэхэд зүгээр л энийг хүндээ шатраг хэлэх би айгүй одоо хүнээсийг болсон Сэтгэл санааны хувьд өөр хүүхдийн хувьд одоо би ганцаараа би тэгээд мэдээж хүн юм чи аав ээж хургал юм чинь би таашаа тийм амьдрах хэрэгтэй өгч чадахгүй. Одоо би дөнгөж 28 настай. Тийм болохоор би өөртөө ихтэй гой царайчтай тий гой олын гэдгийг бас би ч ганц би юм чинь бас хэмнэгэнтэй учрна. Тэрэндээ бас сайхан бол гэдэг яг юу н аваараас болоод ингээ миний нүрний бас олон жил ингээ амжилтгээ тий амжилтгээ томчлогоо бас одоо юу гэх санхүүгийн байдлаас болоод жоохон удаан явсаар агаад эмчилүүлсэн л дээ. Тэгээд сүүлдээ эмчилгээнд тохирохгүй болсон гэдэг. Тохирохгүй байна гэдэг яг хагалгаанд орох шаардлагатай. Ер нь бол ерөөний нүүрний ясан одоо ингээд суур яс мөрөсөн бас өөртөө илүү гоё тий илүү гоё амьдралтай илүү гоё хүн болохыг бас хүсээд танаа мэдрэлт таансан. Төгс гоо сайхныг мэдрэх нь түүний хувьд чухал биш. Хэрхэн яагаад ямар шалтгаанаар өөрийн сэтгэлээ бусадтай хуваалцмаар болсон тухай түүний хүсэлт хамгаас чухал. Бас надаас илүү зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Би тэнцсэн ч тэнцээгүй ч гэсэн тий. Надад л одоо шалгарч чадсан хүнд нь сайн сайхныг хүсье. Тий. Тэгээд дээрэс нь би хэрвээ тэнцээд шалгарч чадах юм бол би одоо би ингээд сургууль сурна, оюутан болно, би мэрэгчлээ тий. Тэгээд олонтой харьцдаг. Тэгээд ингээл мэдээж нас ахих тусам, ядрах тусам, сэтгэл санаагаар унах тусам айгүй хэцүү өвддөг. Таны хэлгээр улам бол мөрийн. Тэгэл ер нь ингээл ажиллаад ингээ харахаар Монгол таалгаанд орно, тэнд орно ингээд ирэхээр хүн санхүү айгүй чухал. Санхүүгийн хувьд тийм. Үнээр би нэвтрэлд орж чадах юм бол би өссөн одоо мэрэгчлээ илүү сайхан эзэмшээ, илүү хөөрхөн болоод гоё болоод бас сайхан амжилт олоод дахиад сайхан өрөвтэй байна шүү дээ. Дахиад хүн надахгүй их байна. Угаасаа хүлээж байгаа. Би сургууль тахтаа тий би бүжгэлдэг, дуртай, урлагийн авьяастай, өөрийнхөө хувьд урлагийн авьяастай, цаг хөрөмсдөг байсан. Ийм болохоос өмнө ч юм уу дараах нь яг ингээд урилд явагдахаас өмнө гайг багт ямар ч гэсэн гоё зураг авалмаар тиймэрхүү юм ярьдаг байсан. Мэдээж альва юм одоо эрсдэл байгаа шүү дээ тий. Эрсдэл мэдээж намайг одоо ингэчгүй тэгчгүй. За энийн тэгүүлж ингэч штэ тэгч штэ сэтгэлээр унгаах юм байна. Тэрийг даван туулах чадвартай би тий даван туулах чадварыг би бүр ингэсэмж чадсан. Би сэтгэлийн төвчээр дайж утсан, өвчнөд би утсан, зовлон утсан. Өнөөдөр хараагийн хамгийн тэгтээ мэдгүй миний хувьд л та. Хараагийн хамгийн том хагцал гэдэг зүйлийг утсан. Тэгээд би нэвтрүүлэг өөрийгөө би зовлонтой би ингэ шаардж ингэж хэлээгүй. Зүгээр айгүйх сэтгэлийн төвчээртэй айгүйх юм зовлон зүтгүүрийг те даван туулж чадах их хүн баснаар би энэ бүхний айгүй ухаарсан. Тэр талаасаа л хандж хэлж байгаа байхгүй. Хүний амьдралд жаргалтай өдрүүд олон. Өөрийн гэсэн мөрөөдөлтэй байгаас илүүтэйгээр сэтгэлийн шархаа эдгэж чадна гэдэг нь илүү их төвчээр сэтгэлийн тэнхээ шаардлагагүй хэмээн өөрийгөө илэрхийлж байсан энэ бүсгүйн нэвтрүүлэгт хандах болсон гол шалтгаан юм. Тэгэл ингээд нүүрний суур яс гэдэг чинь ирүү шүү дээ. Ирүү чинь ингээд баар нөрөө харагдахад бол нэг ахтар тийм биш ч гэсэн надад амар зовиртай. Бүр ингээд бүр мөрөөгөө суурьгаа явчих юм бол бүр хэцүү шүү дээ. Манай мөнх тамир Монгол эдмийн болж өгөх юм бол зорилго бол маш томоор байгаа гэдгийг сая таны ярианаас ойлгогдлоо л та. Зарим нэг намайг модгийн тэмцээнд ороо чи яах юм бэ чи зүгээр шүү дээ. Намайг гадаад үзмжсэн хараад байгаа. Тэгээд намайг надад ямар хэцүү сэтгэлийн дотор өссөн сэтгэл ямар хэцүү байдгийг мэдэхгүй. Миний найз ч гэсэн ойлгодог ч гэсэн мэдэхгүй. Тэгээд миний өвдөлтийг хизээч хинч мэдэхгүй шүү дээ. Миний цаад тутгын яагаад гинтцсэн? Энэ хүн яагаад энэ тэмцээнд оролцоод байгаа? Би энэ тэмцээнд айгүй том зориг гаргаж орж байгаа. Би яг телевизээр харж байгаа ч гэсэн би өөрийгөө ойлгох гэж те би энэ тэмцээнд магадгүй миний аз байгаа. Зарим бас орж байгаа хүмүүстэй хараад бас би бас харцангуй өөр юм биш шүү гэж бодоод бас айгүй итгэлтэй болж байгаа л доо. Яг мэдээж би энэ охтууд ч гэж юм амар гэмтсэн охтуудад арай л дээр юм биш үү чинь бас сэтгэлийн тийм урам орж ирж байна шүү дээ. Урам орж байна. Чимэг сайхны хараад бол өөрхөн болсон мөлий. Надад нүд нь илүү таалагдсан. Тийм нэг давхраатай нүд талгаа. Чи чимэг сайхан шиг нүдтэй болох гэж байна. Тийм өсөлгүй яг надад үнэхээр нүд нь гоё таалагдсан. Монгол эдмийн нэвтрүүлэгт өөр тохиолдсон зовлонгоо сэтгэлийн угаас хуваалцахыг хүссэндээ бүсэлдээ илгээсэн бүсгүй таныг хүндэтгэж байна. Танд амжилт хүсье.
7 хоног бүрийн Бэм гарагийн 21 цагаас Монгол нийтмийн 2 шоу нэвтрүүлгээр үзэгч та бүхэнтэйгээ бид уулздаг. Хэдийнэ дэлхийд дахина олон мянган үзэгчдийн танил болж чадсан нийтмийн шоу нэвтрүүлгээс за олон орны олон нийтмийн бүсгүйчүүд төрөн гарч цоор шин дүрдүрх ихтгэл дүүрэн амьдралтай болж чадсан байдаг. ТВ-с телевиз энэ л боломжийг за Монголынхон бүсгүйчүүдэд олгох зорилгоор Монголын анхны нийтмийн бүсгийн үр дүнг харуулсан байдаг үлээ. Ингээд нэвтрүүлэг маань сайн санааны үүднээс олон хүмүүсийн сэтгэлийн дэмээр дараагийнхаа Монгол нийтмийн бүсгүйчүүдийн гайхалтай өөрчлөлтийг харуулахар ажиллаж байгаа. За хамгийн гайхалтай сэтгэл догдлуулсан бас хүндхэн өдөр гэж хэлж болохоор энэ удаагийн 4 азтай бүсгүй шалгаруултыг үзэгч та бүхэн за дараагийн дугаараас хүлээн авч үзээрэй. Ингээд өнөөдрийнхээ дугаарыг өндөрлөж байгаа хамтдаа байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Эх 7 хоногийнхоо энэ цаг мөчтөө эргээд уулзлаа. Баяртай үзэгчтэй. Ирүүнээс ихчдэг. Улаанбаатар сургуульд англи багшаар сурж агаад гарсан баг. Тэр чинь ингээл амар хүүхдүүдтэй харьцан. Тэгээ ер нь бол эвгүй штэ ирүүнээс амар ичдэг. За Монгол нийтмийнээр хэрэг шалгах юм бол нийтмийн 2 те. Тий. Солонгосоо явах юм бол хамгийн дөрөв юу вэ? Амар олон асууж агаад ингээ хүний өөдөөс хараад юм мэдчих ч юм уу нэг тийм л. Өнөөдөр бол үзэгч та бүхэндээ 4 ямар ялагч эмэгтэй маань манай нэвтрүүлгийн адтан болсон бай гэдэг торгон агшин үзэгч та бүхэндээ хүрэхээр за бүсгүйчүүд манаас хүрэлцэн ирсэн байгаа студид. За тэгэхээр энд Солонгосоос сонгогдсон ирсэн 4 хүний нэр байна. Айгуу сандарч байна. Харамсалтай нэг эмэгтэй маань хасагдаад 14 эмэгтэйгийн 4 нь одоо адтан болох гэж байгаа. Хогийн асуудал их гараад байна. Тэрнээс болоод арай нэг оролцож амжихаар болчихлоо. Монгол эмнэлэг маань манай баярмаа таглаа хийж өгөөгүй юм чинь дахин Солонгосын ийм боломж олдож байгаа гэдэг. Баярмаагаа л галгаанд оруулаад өгөө гэсэн тийм хүслээр нэвтрүүлгийн баг хамт олон бүгдээрээ хичээсэн. Нэгэнд нэвтрүүлэг маань шудраг авах хэрэгтэй юм чинь баярмаа за. За эхний дугтуг задлыг хэний нэр байгаа болоо гэж бодож байна. 26 настай. Өдөө орон нутгийн оролцогч байна.